Ерөнхий боловсролын 6 дугаар ангийн математикийн хичээл 2014 оны 9 сарын 26. За өнөөдрийн хичээлээр бид ижил биш хуваартай бутархаан нэмэх хасах үйлдэл үзнэ. Хичээлийн сэдвээ дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. За энэ хичээлийг үзэхийн өмнөх мэдлэгээ хэдүүлээ баттгая. Өмнө бид ижил хуваартай бутархааг жишгийг үзсэн байгаа. За ижил хуваартай бутархааг жишгтээ яах вэ хүүхдүүдээ? Ижил хуваартай бутархааг жишгтээ яах вэ хүүхдүүдээ? За багш нь харуулъя. Ижил хуваартай бутархаануудын хүртүр ихтэйнийх хүртүр багтаа нь бага байна. За томьёогоор илэрхийлсэн байна. Ижил хуваартай бутархаануудын хүртүр ихтэйнийх хүртүр багтаа нь бага байна гэсэн үг. За тэгвэл эхний дүрсээ ажиглаарай хүүхдүүдээ. Хэдэн хэсгийг будсан бэ? Дараагийн дүрсийн хэдэн хэсгийг будсан бэ? Энэ хоёр дүрсээ ажиглаад дэвтэр дээрээ энгийн бутархаагаар илэрхийлэн бичээрэй. За нэгдүгээр дүрсийн 4-ний 3 хэсгийг будсан байна. Хоёрдугаар дүрсийн 4-ний 1 хэсгийг будсан байна. За тэгвэл 4-ний 3, 4-ний 1 гэсэн хоёр бутархаагаа хооронд нь жишээ. За ижил хуваартай учир хүртүр ихтэй нь их байна гэсэн үг тийм ээ. За тэгвэл 4-ний 3 нь 1 байж таарах нэ. За дараагийн дүрсийг ажиглаарай хүүхдүүдээ. Нэгдүгээр дүрсийн хэдийг будсан бэ? Хоёрдугаар дүрсийн хэдийг будсан байна. За хоёр дүрсээ ажиглаад дэвтэрдээ энгийн бутархаагаар илэрхийлэн бичээрэй. 3-ны 1 хэсгийг будсан байна. 9-ний 4 хэсгийг будсан байна. За тэгвэл энэ хоёр бутархаагаа хооронд нь жишгийн тулд яах вэ хүүхдүүдээ? Ижил биш хуваартай бутархааг жишгтээ бутархаануудыг ижил хуваартай болгоно. Ижил хуваартай бутархаануудаа хооронд нь жишнэ. За ижил биш хуваартай учраас 3-ны 1-ээ ижил хуваартай болгохын тулд гүйцээг үржигдэхүүнээр үржүүлнэ. Гүйцээг үржигдэхүүн маань болохоор 3. 3-ны 1-ийг 3 гэсэн тоогоор өргөтгөнө гэсэн үг. За 3-ны 1-ийг 3-аар өргөтгөхөд 9-ний 3 гарлаа. За 9-ний 3, 9-ний 4 хоёрын аль нь их вэ гэхээр хүртүр ихтэй нь их байж таарна. Тэгэхээр 9-ний 4 нь ихээ. За тэгвэл үндсэн бутархай нь 3-ны 1, 4-ний 9 хоёрын аль нь их вэ хүүхдүүдээ? 4-ний 9-ний 4 нь ихээ. За цааш нь ижил хүртүртэй бутархаануудыг жишгэх гэж байна. Ижил хүртүртэй бутархаануудыг жишгтээ ижил хүртүртэй бутархаануудын хуваар ихтэй нь бага, хуваар багтаа нь их байна гэв. За томьёогоор илэрхийлсэн байна. Ижил хүртүртэй бутархаануудын хуваар ихтэй нь их, хуваар ихтэй нь бага, хуваар ихтэй нь хуваар багтаа нь их байна. За цааш нь энэ дүрсийг ажиглаарай хүүхдүүдээ. Хэдэн хэсгийг будсан бэ? Дэвтэр дээр энгийн бутархаагаар илэрхийлэн бичээрэй. За 5-ны 4, 8-ны 4 ижил хүртүртэй байх нь тийм ээ. За энэ хоёр бутархаагаа хооронд нь жишээ. Ижил хүртүртэй бутархай хуваар багтаа нь их, хуваар ихтэй нь бага байна гэсэн учраас 5-ны 4 нь их болох нэ. 5-ны 4 нь их болох нэ. Уг дүрслэн дээр харахад мэдээж будсан хэсэг нь 5-ны 4 нь их болох нэ. За цааш нь ижил хуваартай бутархаануудыг хооронд нь нэмэх. За ижил хуваартай бутархаануудаа нэмэх. Хуваарийг хэвээр бичиж хүртүрүүдийн нийлбэрийн утгыг хүртүрт бичнэ. Нийлбэр бутархай хураагтгаар бол хураана. За томьёогоор илэрхийлсэн байна. Хуваарийг хэвээр бичиж хүртүрүүдийн нийлбэрийн утгыг хүртүрт бичнэ.
Нийлбэр бутархаа хураагдахаар бол хураана. За хуваар тгээс ялгаатай байна гэсэн үг. За цааш нь. За энэ дүрс дээр хэдний хэдийн бодсон бэ? За энэ дүрстэн дээр дараагийн дүрсээ нэмэх юм бол хэдний хэдийн бодсон байна. Ажиглаад ямар дүрс гарах вэ? За ангийн бутгаагаар илэрхийлээ дэвтэрдээ тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. 8-ны 2. Эхний дүрс маань 8-ны 2-ыг бодсон байна. За 8-ны 2 дээр нэмэх нь 8-ны 3. За хэд гарах вэ? Хуваарийн хэвээр нь тавиад хүртүүрүүдээ нэмнэ. 8-ны 5 гарлаа. Хуваарийн хэвээр нь тавиад хүртүүрүүдээ нэмнэ. За цааш нь ижил хуваартай бутгааг хасах. За ижил хуваартай бутгааг хасахдаа хасагдагчийн болон хасагчийн хүртүүрүүдийн ялгуурыг утгыг хүртүүрд ичиж хуваарийг хэвээр үлдээнэ. Ялгуур бутархаа хураагдахаар бол хураана. За томьёогоор илэрхийлсэн байна. Мөн хуваар тгээс ялгаатай байна. За хүүхдүүдийн дүрсийг ажиглаарай. За дүрсээ ажиглаад дэвтэрдээ энгийн бутгаагаар илэрхийлэн бичээрэй. 8-ны 5-аас хасах нь 8-ны 3. Тэнцүү хуваарийн хэвээр нь тавиад хүртүүрүүдээ хасна. 8-ны 2 гарлаа. За тэгвэл ижил биш хуваартай бутархаа нэмэх хасах. Өнөөдрийн хичээл маань ижил биш хуваартай бутархаа нэмэх хасах үйлдэлийг үзэхнэ. За тэгвэл ижил биш хуваартай бутархаа нэмэх хасахдаа тодорхойлолтоо уншия. Бутархаануудын ижил хуваартай болгоно. Ижил хуваартай бутархаануудаа нэмнэ эсвэл хасна. Бутархаа хураагдахаар бол хураана. За томьёогоор илэрхийлсэн байна. С-ний А дээр нэмэх нь Д-ний Б. Бутархааг нэмэхдээ ижил хуваартай болгоод хооронд нь нэмнэ эсвэл хаснаа гэсэн үг. За цааш нь. За уг дүрсийг ажиглаад энгийн бутгаар илэрхийлэн дэвтэрдээ бичээрэй. 29. 29 дээр нэмэх нь 10-3 гэсэн бутгааг нэмэх юм байна. Ижил биш хуваартай хоёр бутгаагаа хооронд нь нэмэхдээ ижил хуваартай болгоно. За ижил хуваартай болгохын тулд 10-3 гэсэн бутгаагаа 2-оор өргөтгөнө. За 2-оор өргөдөхийг дүрсээр ингэж илэрхийлсэн байна. За ангийн бутгаагаар 29 дээр нэмэх нь 26 болсон. 10-3-ыг 2-оор өргөтгөөд 26 гарлаа гэсэн. За уг хоёр бутгаагаа хооронд нь нэмэхээр 20-15 болно. 20-15 гэсэн бутгаа маань болохоор хураагдах бутгаа учраас 5-д хураагдаад 4-3 гарч байна. За дараах дүрсийг ажиглаарай хүүхдүүдээ. За дараах дүрсийг ажиглаад энгийн бутгаар илэрхийлэн бичээрэй. 2-1 дээр нэмэх нь 4-1. 2-1-ийг 2-оор өргөтгөөд 4-2. 4-2 дээрээ 4-1-ийг нэмээд 4-3 гарлаа. За мөн дараа дүрсүүдийг ажиглан дэвтэрдээ энгийн бутгаагаар илэрхийлэн бичээрэй. За 2-1-ээс хасах нь 4-1 гэж байна. Ижил биш хуваартай учраас ижил хуваартай болгохын тулд 2-1-ийг 2-оор өргөтгөөд 4-2. 4-2-оос 4-1-ийг хасаад 4-1 гарнаа гэсэн. За цааш нь. За 3 дүрсийг ажиглаарай хүүхдүүдээ. Эхний дүрс нь хэдний хэдийг бодсон бэ? Дараагийн дүрсийн хэдний хэдийг бодсон байна. Мөн дараагийн дүрсийн хэдний хэдийг бодсон байна вэ? За уг хоёр дүрсээ хооронд нь нэмье. За ангийн бутгаагаар илэрхийлэн бичье.
2-ний 1. 2-ний 1 дээр нэмэх нь 4-ний 1. 4-ний 1 тэнцүү 4-ний 3 гарлаа. Ижил хуваарьтай болгоод хооронд нь нэмлээ. За өмнөх жишээтэй адилхан байна. За дараагийн дүрсийг ажиглаад энгийн баталгаагаар илэрхийлсэн байна. За хооронд нь нэмье. 5-ний 1 дээр нэмэх нь 2-ний 1. 2-ний 1 тэнцүү 10-ний 7 гарлаа. За хүүхдүүдээ яаж 10-ний 7 гарав? Ижил хуваарьтай болгоно. Ижил хуваарьтай болгохын тулд 5, 2 гэсэн тооны хамгийн бага ерөнхий хуваагдагчийг олно. За хамгийн бага ерөнхий хуваагдагч нь 10 учраас 5-ны 1-ийг 2-оор өргөдгөх гэсэн үг. За 5-ны 1-ийг 2-оор өргөдгөхөөр 10-ны 2 болно. 2-ны 1-ийг 5-аар өргөдгөхөөр 10-ны 5 болно. 10-ны 2 дээр 10-ны 5-ыг нэмэхээр 10-ны 7 гарна гэсэн үг. За дэвтэртээ дэлгэрэнгүй бичиглэлт хийгээрэй. За цааш нь. За дараагийн дүрсийг ажиглаарай. 3-ны 2 дээр 2-ны 1-ийг нэмсэн. За 3-ны 2 дээр 2-ны 1-ийг нэмхийн тулд ижил биш хуваарьтай учраас ижил хуваарьтай болгохын тулд 3-ны 2-ыг 2-оор өргөдгөнө. За тэгэхээр 6-ны 4 болно. 2-ны 1-ийг 3-аар өргөдгөхөөр 6-ны 3 болно. 6-ны 4 дээр 6-ны 3-ыг нэмэхээр 6-ны 7 гарлаа. За 6-ны 7 маань засагдах бутархай учраас 1 бүхэл 6-ны 1 гарлаа. За уг мэдлэгээ ашиглаад дасгал бодлого бодъё. За 1-р жишээ, 2-р жишээ, 3-р жишээ. За эхний бодлогыг бодохын тулд 2-ны 1 дээр нэмэх нь 4-ний 1, нэмэх нь 8-ны 3 гэж. За бүгдийг ижил хуваарьтай болгохын тулд 2-ны 1-ийг 4-оор өргөдгөх нь, 4-ний 1-ийг 2-оор өргөдгөх нь. Ингээд 8-ны 4 дээр нэмэх нь 8-ны 2, нэмэх нь 8-ны 3 гэсэн бутархай хооронд нь нэмэхээр 8-ны 9 боллоо. За 8-ны 9 гэдэг маань засагдах бутархай учраас 1 бүхэл 8-ны 1 гарлаа. За дараагийн жишээ нь 4-ний 3-ыг 3-аар өргөдгөж байна. 6-ны 5-ыг 2-оор өргөдгөж байна. 2-ны 1-ийг 6-гаар өргөдгөж байна. За 4-ний 3-ыг 3-аар өргөдгөөд 12-ны 9 боллоо. 12-ны 9 дээрээ 6-ны 5-ыг 2-оор өргөдгөөд 12-ны 10, 2-ны 1-ийг 6-гаар өргөдгөөд 12-ны 6 гарлаа. За бутархаануудыг хооронд нь нэмэхээр 12-ны 25 гарсан. 12-ны 25 гэдэг маань болохоор засагдах бутархай учраас 2 бүхэл 12-ны 1 гарна гэсэн үг. За дараагийн жишээ 3-ны 1-ийг 5-аар өргөдөглөө. За 3-ны 1-ийг 5-аар өргөдгөөд 15-ны 5 болсон. 5-ны 2-ыг 3-аар өргөдгөөд 15-ны 6 боллоо. За 15-ны 1 энэ 3 бутархайгаа хооронд нь нэмэхэд 15-ны 12 гарлаа. 15-ны 12 гэдэг бутархай маань хураагдах бутархай учраас 3-т хураагаад 5-ны 4 гарлаа. За жишээгээ дэвтэр дээрээ тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. За дүгнэлт хий. Бат ижил биш хуваарьтай бутархайг нэмэхдээ хүртүүрийг хүртэрт хуваарийг хуваар дээр нэмэн бодов. Энэ зөв үү хүүхдүүдээ? Дүгнэлтээ зөв болгон дэвтэрдээ бичээрэй. Ижил биш хуваарьтай бутархаануудыг яаж нэмэх вэ? Дэвтэрдээ дүгнэлтээ бичээрэй. За гэрийн даалгавар сурах хүчийн хуудас 71 дасгал бодлого номер 52-оос 58. За багш нь тарах материал тараана.
За сурагч өөрөө өөрийгөө үнэлнэ. Хичээлээ үнэлэх багш сурагчдыг үнэлнэ. За хичээл сонсонд баярлалаа.